Болор дуран програм Microsoft Office Word-тай хэрхэн уялдаж ажилтгийг танилцуулъя. Болор дуран програм таны компьютерд суусан бол болор дуран гэсэн зэс Word дээр нэмэгдэж орж ирсэн байх болно. Байнга шалгах, нийт шалгах гэсэн хоёр гормоор ажиллах боломжтой. Байнга шалгах горим идэвхтэй байгаа тохиолдолд одоо харагдаж байгаачлан таныг бичиж байх явцад алдаатай үгийн доогуур улаанаар тэмдэглэж харуулна. Алдаатай үгэн дээр хулганыхаа баруун товчийг товшвол боломжит зөв хэлбэрүүд санал болгогдно. Эдгээрээс та зөв хэлбэрийг сонгож солих боломжтой. Нийт шалгах товчийг товшсноор алдаатай үгсээр гүйж баримтынхаа алдааг тун хялбархан засах боломжийг танд олгоно. Одоо та бүхэнд нэмэлт боломжуудыг танилцуулъя. Болор толь онлайн толь бичгийг болор дурангаас ашигласнаар тухайн үгсийн англи, монгол орчуулгыг харах боломжтой. Мөн үгзийн тайлбар толын тусламжтайгаар та тухайн үгийн тайлбарыг мэдэх боломжтой. Жишээлбэл сорж гэдэг үг нь тэнсэх, турших гэсэн утгатай. Үйл үдээр зэрэгцүүлэн холбохын нөхцөл зарлагдсан. Мөн зөөлний тэмдэг үл солигдох гэсэн зөв бичих дүрм хамааралтай болохыг харж болж байна. Энэ мэтчлэн та эргэлзэж буй үгсийнхээ тайлбарыг харах боломжтой. Мөн дараагийн нэг боломж нь бол Unicode руу хөрвүүлэх гэсэн боломж байгаа. Сүүлийн үед хуучин кодчлоор баримт үүсгэх, шинэ кодчл болон хуучин кодчлыг хольж бичих зэрэг асуудлууд нэлээд газар асан байна. Үүнийг багчсан шийдэхийн тулд бид нар Unicode руу хөрвүүлэх гэсэн хэрэгслийг хийсэн юм аа. Энэ товчны тусламжтайгаар та одоо харагдаж байгаа шиг танигдахгүй баримтыг хормын төдийд Unicode руу хөрвүүлэх боломжтой.